Яагаад зарим хүмүүс мөнгө олдогч олдсон бүхнээ алдчихдаг вэ? Харин зарим нь яагаад чимээгүйхэн баяжсаар байдаг вэ? Эд баялаг өсгөх чадвар нь оюун ухаанаас илүү хувь хүний зан авиртай холбоотой ажээ. Мөнгөний сэтгэл зүйн номондоо зохиолч Морган Хаусел мөнгөний амжилт IQ-гаас биш харин бидний зан төлөв, шийдвэр, сэтгэл хөдлөлөөс илүү хамаардаг гэдгийг бодит түүхүүдээр тайлбарладаг. Өнөөдөр бид энэ номын хамгийн чухал хичээлүүдийг хураангуйлан ярина. Хүн бүр өөр орчинд өсөн торнож, өөр туршлага мэдрэмжээр амьдарсан учраас хүмүүс мөнгөтэй холбоотой асуудал дээр их өөр шийдвэрүүдийг гаргаж байдаг. Жишээ нь хямралын үед өссөн хүн мөнгөө илүү хадгалах гэж оролддог байхад элбэг дэлбэг зах зээлийн өсөлтийн үед өссөн хүн илүү эрсдэлтэй шийдвэрийг хийхэд бэлэн байдаг. Амжилт зөвхөн ур чадвараас шалтгаалдаггүй. Ур чадвар чухалч гэсэн хэрэг Аз, хэрэг эрсдэлтэй учрах нь эцсийн үр дүнд их нөлөөлдөг. Нэг жишээ бол Билл Гейтс юм. Билл Гейтсийн сургууль нь тухайн үедээ дэлхийд компьютерийн боломжтой байсан цөөхөн газруудын нэг байжээ. Энэ азтай тохиол нь түүний ирээдүйд том нөлөө үзүүлсэн хүчин зүйл байсан. Хүмүүс үргэлж илүү ихийг хүсдэг. Гэхдээ энэ хязгааргүй хүсэл аюултай. Хамгийн баян 400 Америкуудын тоонд ордог байсан Ражаратнам улам баяжих гээд хууль бусаар мөнгө олсноор олон жил шоронд суусан түүх байдаг. Тэрээр аль хэдийн баян байсан ч илүү ихийн төлөө хууль зөрчиж бүхнээ алдсан. Тэм учраас хязгааргүй шунал таны амжилтанд харин эрсдэл оруулдаг байх нь. Надад юу хангалттай вэ гэдгээ үргэлж санах нь чухал. Баялаг үүсэхдээ хурдан байдаггүй бөгөөд дандаа удаан хугацаанд өсдөг. Үүнд цаг хугацаа хамгийн хүчтэй хүчин зүйл. Жишээ нь Warren Buffett-ийн ихэнх баялаг нас агсны дараа нь бий болсон. Учир нь тэрээр залуудаа хийсэн хөрөнгө оруулалт олон жил өссөний дараа өөрөө хөрөнгөтэй болсон. Эхлээд баяжхад эрсдэл хэрэгтэй, харин баялгаа хадгалахад ухаалаг шийдвэр, сахилга бат хэрэгтэй. Олон хүн зах зээл дээр хөрөнгө оруулалт хийн, их мөнгө олдогч дараа нь бүхнээ алдах эрсдэлтэй алхам хийдэг. Жишээ нь нэг хүн хөрөнгө оруулалтаар ашиг олсон ч илүү их мөнгө олохын тулд зээл аван түүгээрээ хөрөнгө оруулалт хийдэг. Зах зээл бага зэрэг унахад л өөрийн мөнгө биш зээл учраас бүхнээ алдаж бүр өрөнд ч ороход хүрдэг. Өөр нэг жишээ нь зарим хүмүүс крипто эсвэл хувьцааны өсөлтийн үед маш хурдан ашиг олдог. Гэхдээ тэд энэ үргэлж өснө гэж бодоод бүх мөнгөө оруулдаг. Зах зээл эргэхэд л төр зуурын ашиг нь бүх хөрөнгөө алдах шалтгаан болдог. Тийм учраас сахилга бат болон ухаалаг шийд хийх нь олдсон баялгаа хадгалахад маш чухал. Тансаг зүйлс баялаг биш. Жинхэнэ баялаг бол нүдэнд харагддаггүй. Харин зарим хүмүүс бүр баян харагдах гээд хамаг баялгаа үгүй болгодог. Өндөр орлоготой ч олсон бүгдээ зарцуулдаг хүн бол баян биш юм. Харин өөрийн хэрэгцээг хангасны дараа үлдсэн мөнгөө хадгалан хөрөнгө оруулалтанд ашигладаг хүн жинхэнэ баялаг бүрдүүлж байдаг. Тэр хүн гаднаа баян харагдахгүй ч байж мэднэ шүү. Мөнгөний хамгийн гол том үндэс нь бол эрх чөлөө юм. Эрх чөлөө гэдэг нь өөрийн цагийг өөрөө удирдан юу хийх сонголттой байлгах боломж гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл хизээ юу хийхээ өөрөө зохицуулан шийдэх боломжийг мөнгө гаргаж өгдөг. Хүн мөнгөтэй бол ажилдаа гацхгүй, хүссэн зүйлээ хийх эрхтэй болдог. Амьдралд нэг зүйл баттай байдаг. Тэр бол юу ч 100% төлөвлөгөөний дагуу явдаггүй явдал юм. Гинэт ажилгүй болох, гинэт өвдөх, эсвэл зах зээл унах эдгээр зүйлс хэнд ч тохиолдож болно.
баян ядуу ухаантай, туршлагатай ялгаагүй. Тиймээс нөөцтэй байх хэрэгтэй. Зах зээл хаашаа хөдлөхийг, ирээдүйд юу болохыг хэн ч яг таг хянах боломжгүй. Гэхдээ нэг зүйл бидний бүрэн хяналтанд байдаг. Тэр бол бидний өөрсдийн зан төлөв, мөн үйлдэлүүд юм. Бид хэрэг хадгалж байна, ямар үед худалдан авч ямар үед зарахгүй байж чаддаг вэ? Айдас, шуналдаа хэр автах вэ гэх мэт. Эдгээр нь жинхэнэ ялгааг бий болгодог. Жишээ нь зарим хүмүүс зах зээлийг таах гэж оролддог. Хизээ өсөх, хизээ унахыг нь мэдэх гэж. Гэхдээ ихэнхдээ алдаж хамгийн буруу үед шийдвэр гаргадаг. Өөр нэг жишээ бол зарим хүмүүс маш энгийн дүрэн баримталдаг. Сар бүр тогтмол хөрөнгө оруулалт хийж ямар ч нөхцөлд төвчээртэй байж чаддаг. Удаан хугацаанд энэ хүмүүс илүү амжилттай байдаг. Тиймээс амжилт гэдэг нь ирээдүйг таах чадвар биш, харин хянаж болох зүйлдээ төвлөрөх чадвар юм. Богино хугацаанд биш, урт хугацаанд тогтвортой тууштай хөрөнгө оруулах нь ялалт авчирдаг. Жишээ нь 2 хүн ижил хөрөнгө оруулалт хий гэж бодъё. Нэг нь зах зээл дээр унах бүрт айж мөнгөө гарган авдаг. Дараа нь өсөхөөр нь буцаад ордог. Харин нөгөө нь юу ч хийхгүй олон жил төвчээртэй хөрөнгөө өсгдөг. Хэдэн жилийн дараа 2 дахь хүн илүү их баялагтай болсон байдаг. Сэтгэл хөдлөлтөө хөтлөгдөж мөнгөө хөрөнгө оруулалтын байдлаас нь гаргаж авдаг хүмүүс ихэнхдээ алддаг. Харин төвчээртэй тууштай хүмүүс илүү өсгсөн байдаг. Нарийн төвөгтэй стратеги биш, харин зам байдал, төвчээр, сахилга батаар баялагийг бий болгодог байх нь. Хэрэв та эдгээрийг ойлгож чадвал та аль хэдийн бусдаас давуу ойлголттой болсон гэсэн үг. Танд хамгийн их нөлөөлсөн хичээл аль нь байсан бэ? Доор комент бичээрэй.